Зэвцан бид нар яг одоо олонгууд ambush гэдэг нэртэй ambush мөн баха минь аратай. Тэгээ ambush sticker capsule-аас 100 ширхэг задлах чинь. Тэгээд энэ капсул олонгууд $1 3 центийн үнэтэй. Дотор нь байгаа хамгийн үнэтэй юм болонгууд $2235 үнэтэй. Ер нь бол максимум их боломжтой тийм капсул энэ дотор нь юугаар танилцъя. Key drop нь Counter Strike дотор байдаг. Кейснүүд тайлбар, кейс нэдэг loot box item. Та бүхэн үнэгүй кейсээс эхлээд асар үнэтэй ч кейс нэх боломжтой байгаа. Өөрийн утсан скинийг апгрейдерээр сайжруулах болон скин ченжерээр дуртай скинээрээ солиод авах боломжтой. Хэрэв эсвэл бус хэрэглэгчтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс батал хийж азаа үзээрэй. Та бүхэн CDS-сэн промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахсаад нь $2 эсвэл бүр $10 депозит хийх юм бол миний оруулсан бүх гивэд оролцох боломжтой байгаа. Харж байгаачлан ер нь $7500 гивэд зарласан байгаа шүү. Fire swap. Таны скинүүд нэг л хууч санагч байна. Унгаас нь эсвэл зүгээр л уучсан скинээс бол гаргаа болохгүй л хоёр swap-тай танилцсан. Шилбэрага скинүүдээ сонгоод авмарага скинүүдээ шууд ав. CDS промо код ишлээд 35% бонусыг авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчихсан болох юм байл шүү. За эхнээсээ л гоё стикерээр эхэлж ин да. This fine boys, this fine. Can I see some this fines? Retro juice. Please return to iPhone, please return to. Okay. Peekaboo. Энэ бол зөндөө крафт хийх боломжтой юмнууд байна шүү дээ. A kick flip, easy peasy. Bomb smoke, angry tea, Lotus. Энийг болонгууд нөгөө M4 skin дээр бол нэлээд наасан байдгийг та нар мэдэх бах. Oh, this glitter is so good. Pushing smokes. Энэ нэлээд үнэтэй хаа. Тэгч 45 царай тэгшээс. Cedar Greek. Oh, lit 54 гинэ. Loving Eyes хоолоо энэ болгонгууд нөгөө M4-ны байрлалн дээр наадаг ихэвчлэн $385 юм байна. Try hard. This hollow effect is kinda cool. Тэгээ нөгөө крафтинг боломж нэг холдохгүй байгаа болохоор зөвхөн байна. Энэ foil байна. On an eco гинэ. Овчи. Oh, this has very good craft potential. Factory sealed гинэ. Тэгээ Dystopian Gaze. Lenticular. Энэ саяхан гарсан капсул юм биш үү? Энэ хизээ гарч ирсэн капсул юм бол хамгийн сүүлд гарсан стикер капсул юм байна. Ширхгийн маань $485 авсан юм байна. Юу $1 стикер яаж $485 авсан юм? Энэ худлаа хаа тий? Үгүй юм байна. 2400 авсан юм байна. Бэлэн мөнгөөр авахад. Econometer old school. Oo. За тэгээ үний хувьд болонгууд хамгийн үнэтэй нь болонгууд энэ байгаа, Lotus байгаа. Ер нь бол ингээд хоёр төлөв рүүгээ хаяацсан юм байна. Тэгээд энэ цэгрүүд нь бол хогл юм байна. Тэгээд this fine нь хөрхи 2 центтэй. За ийм стикер байна. За 10 quick open 10 төрүүлж quick open юм уу? Эхлээд зүгээр онгоолох юм уу? Эхлээд төрүүлээ quick open таа. Boom. Come on. Try hard хоолоо гинэ. За okay. I think that's shit too. Яа, сая 20 цент. За энэ унгажаа цэнхрүүд нь болонгууд 1 цент штэ. Оо, push smoke 45 цент. Хэдий cook up нь ч мэдхгүй. Cedar. I think that's shit. No. That's hollow and $139 анхны profit. Анхны profit. За first stop-д гоо ихлээ удаа үзье. Loving Eyes. I want that. I want Loving Eyes. Яга quick open ч зүгээр онгоолгож ирсэн мэж. Come on. Yeah. Яа. Сая econometer нь $2 юм байна. Лайлаа. Нэг яолж молоод ах байхгүйсэн биш. За хэдүүлээ Dystopian Gaze-ийг л унгаах хэрэгтэй байна. We need that Dystopian Gaze. Come on. Dystopian Gaze. Сая бол амар давгүй юмнууд өнгөрөө авчлаа. Fuck. Come on, Dystopian Gaze. Тэ бодол улаан байгуул унах магад нэлээд ховрлах. 151 ч юм уу тийм баг. Окей. Литийг унгаалаа. Лит нь 54 цент юм байна. Миний $23 gone. Гэтэ энэ $22.3 гэж болж байгаа юм дэ. Steam дээр хүн нь бүр үнэтэй байгаа. $26 юм байна. 500 profit юм уу? Үгүй штэ. Нэг унаад буссан тэгээд нийлээд үрэн штэ. Окей, сая гэхэд $2.1. Хамгийн үнэтэй $22.3 бэлэн мөнгө. Хан бэлэн мөнгөөр ихэд ойлгодог үстэй. Old school өнгөрч जैन.
Ойлгохгүй юу? Бэлэн мөнгөөр энэ төргээд ярингууд. Одоо та нөө Steam-ийн balance дээр Steam дээр зарах юм бол тэрийгээ цаана бэлэн мөнгө бодож чадахгүй шүү дээ. Тэ? Мөнгө бодож чадахгүй шүү дээ. Өөр нэг 3 дахь сайтн дээр зарах юм бол тэ жишээ нь одоо buff дээр ч юм уу, CS Float дээр ч юм уу, UP дээр ч юм уу, Reddit дээр ч юм уу зарах юм бол та нар яг данс руугаа бэлэн мөнгө болгож авах боломжтой. Тэгээ тэгж зарсан Steam дээр зарснаас 30%-аар хэмтхэн зарагддаг. Одоо ойлгосноо? Тэр үгүй Steam дээр $100 гэж байгаа скинийг чи яг бэлэн мөнгөөр авах юм бол 360 мянгаар биш. За 70-ыг 300 3600 төгрөг чийж юм бэ. Ер нь бол $70 авна гэсэн үг байхгүй юу? Синзугийн стикер байгаа юм уу? Байхгүй. Оо. Fuck, that's foil skin гэснээр 62 цент. Би Lotus-наас зөндөг унгамарах. Энэ Lotus унах магадлал амар өндөр үстэй. Чирнэл яага одоо энэ Cedar Creek эдэр унжахаар надад Lotus унаад төгвөл Lotus намын үнээс хоёрдох нь байхгүй юу? Steam-ийн үнээр бол $6 авцаа. Fuck, it's gone. Oh! Болж юм. Дахиад. Again. Come on. Come on. Тэ хоолоо нь илүү ховор штэ. Яагаад ч сая ингээд лит хоолоо нь яг үндэ гэлэрхтэйгээ тэнцүү биш шүү. Сая лит бүр 10 5 6 унлаа. Тэрний оронд сая энэ тэр Lotus-наас 5 6 унцсан бол тэгэл money back. Profit. What is this shit, man? What is this fucking shit? Lost in a smoke. 67 цент. It's rarer than fucking Lotus glitter, man. Come on, my Lotus is gone. Хэдэн капслаа 2600 капслаа. Чихэг бүрээсэн 100 шиг байгаа. Тэгээ та нар nice. Та нар одоо энэгээр одоо крафтинг юмуд ингээ ханууд нь харагч нь төсөөлөж чинь крафтингүүд. Again. Nice. Yeah, nice. Back to back again. Шахха. Хоёр өдөр дамжнах нэ. Тэгнэ. Хоёр өдөр дамжнах. Угаасаа заримынхан трейд бан гарааг байгаа. Энэ олон стикерийг чинь худалдаж авах гэж бөө ажил болж байгаа шүү дээ. Зүгээр just imagine. Крафтинг хугацаа хэр удаа байх юм бэ? 7 хоногийн дараа 7 хоногийн дотор одоо олчихгүй дөө мань нэг зарлал явнаа. Мань Discord-н дээр нэг өөрөө нээш. За манийхэн Discord-н дээр ер нь бол та крафта явуулах боломж байгаа шүү. За. Өнөөдөр капсулаас өөр юм хийх юм уу? Мэдэхгүй байна. Энэ би хэр удаа задлахайг үндэ мэдэхгүй байна. Тэгээ 2600 капсул чинь ер нь бол 1000 кейс задлахтай ойролцоо угсаа зарцуулах хэл та. Оо. That's shit. 182 инэ. Come on. Нүдийн унаач. Dystopian gas. Яа гэхдээ энийг унаах магадлал ер нь голд унаах магадлалтай тэнцүүл юм байна л да. Улаан унах магадлал чинь 156-ны 1. Тэгээ 3 шиг улаан байна гэдэг чинь яг 400 болчихоос тээ. Голдоос илүү ховор юм байна Dystopian gas нь. Яг үнэндээ. Өнөөдөр cover trade байхгүй. Мэн өнөөдөр л cover-тууд худалдаж авч дууссан. 7 хоногийн дараа нэнэ гэсэн. Эх 7 хоногийн 3 дахь 4 үед cover-тууд нэн. 10 хэдэн сая төгрөгийн trade up хийж байгаа. Анхных нь нэгээ үзчихээ л та тий. Ер нь орсон Монголын хамгийн анхны трейд апыг бол манд хийсэн зөө. Москвигийн стрим дээр өглөө 9 цагт апдейт ороод хамгийн анхных нь бол манд хийсэн. Одоо хамгийн том нь манд хийн. Окей. Дараа нь бүр томруулна. Би ер нь бол трейд апыг нэлээд нүдэх баха. Би трейд апыг ер нь ашигтай байх юм бол зараал дахиж улаанууд аваад дахиад шаана гэсэн бодол байгаа.
Сүүлийн хэд оны Москвигийн стрим үзсэн бол тэгээд Москвигийн стрим дээр маань байжлах. Яплаш байгаа те. Эдийн засаг мөнгө яриаш байгаа даа. Мэдгүй энэ апдейт надад амар гоё тийм CS буцаж орох тийм дурлал юм. Үнэхээр өдөөж л байна л та. За манай стрим ихгүй 2 доног хайцсан бай гэж бодож байвал манай deadlock тоглосон. Deadlock тоглосон. Deadlock хамгийн өндөр ранкн дээр орч чадахгүй байна. Хамгийн өндөр ранкных яг доотлих нь тий 10 мистрик шаагаад орохгүй байна. Хамгийн өндөр ранк руу. Хамгийн өндөр ранкын ер нь бол харьцуулах юм бол CS-ээр 3000 орчим ийлээ. Дотоогоор 7000 орчим ийлээ. MMR тэр авцаа. Сүүлийн 1 сард 300 сая тоглолцоо Deadlock-ийг. Deadlock is good. Ер нь бол ирэх жилийн хамгийн том тоглоом ер нь бол консол дээр бол мэдээж GTA 6 байх нь ойлгомжтой. PC дээр бол Deadlock байх юм шиг. За сүүлийгтэр Dystopian Gaze please. Dystopian Gaze. 96 бум. Яа манийх нь 10 сая төгрөгийн тэгээ 5 саяч бодсож орж ирэхгүй юм уу? За 30.5% манай. Байж. Гэхдээ Case-нээс хамаагүй дээр. Case нэхэд 1% money back шаажсэн шүү бид нар. Санаарай. Тэ 5% money back. Wow 25%. That's good гэж шаажсэн. Одоо л тэ. It's better than Case.